2026 оны Game Point podcast-ийн эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Шинэ жилийн мэндийг хүргэе. Элеотосод Сан Францискоос ял та бүхэндээ Game Point podcast-ийн 2026 оны эхний дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Мэдээж шүүлтлийн турш бидэнтэй хамт байгаа ивент итгэгчтэй та бүхэндээ танилцуулъя. За Голомт банкны Social Pay найзаа өрийн аяныг хэрэгжүүлж байгаа Social Pay цахим хэвтвч биднийг энэ улирлын турш дэмжин ажиллаж байгааг дуулахад таатай байна. Ингээд Social Pay-тэй холбоотой сурчлагыг үзчихэд яриагаа эхлүүлье. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаанч хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. За тэгэхээр бидний эхний ярих сэдэв бол дөнгөж сайхан яг одоо битэрийг подкаст хийхээс хэдхэн минутын өмнө дууссан Los Angeles Clippers Golden State Warriors багуудын тоглолтоос эхлэн энэ тоглолтод 103-102-ийн харьцаатайгаар Los Angeles Clippers James Harden-гүйгээр Golden State Warriors багийг хожлоо. Тэгэхээр бас л тэнцүү тоглолт болсон. Steve Kerr хөөгдсөн, тоглолтын төгсөлтийн мөчид Stephen Curry 6 алдаатай болоод талбайг чөлөөсөн. Эцэг мөчид төгсгөл хийх сайн хүн байсангүй. Уг нь бол Harden тоглоогоо тоглож штэ. Энэ тоглолтод заавал Warriors хожих хэрэгтэй тоглолт тийм үү? Хэдийгээр Clippers-ийн талбай дээр усан ч гэсэн. Тийм тэгээ Clippers хаана явж байгаа вэ? Тэгээ Clippers чинь West-ийн 13, 14-т явж байгаа штэ. Юунаас play-инээс гадна явж байгаа баг штэ. Тэгээд хичнээн Clippers сүүлийн 7, 8 одоо энийг оруулаад 8 тоглолтод 7-д нь очсон уу тийм. Яг го тренд нь дэше өсөж байгаа баг. Гэхдээ л James Harden байхгүй, Derrick Jones Jr байхгүй ийм багт хожигдно гэдэг чинь Warriors-ийн хувьд бол маш муу мэдээ. Тэг өнөөдөр Stephen Curry юунаас 6 алдаа болоод тоглолтоос гардаг явдал бол ер нь бол тэр болон тохиолдоод байдаг үү тийм. Сүүлийн тоглолтын төгсгөлийн мөчтөө бол Steph байсан бол ондоогоор ирэхээр л шүү дээ. Тийм мэдээж Steph байсан бол энэ тоглолтод хожигдсон байсан баг. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйгээр Warriors хожих хэвээр баг нөхгүй. Бүрэн бүрэлдэхүүнээр тоглож байгаа шүү дээ. Harden байхгүй гэдэг чинь тэр баг холбогч Clippers холбогчгүй тоглолоо шүү дээ энэ тоглолтод. Rookie хүүхд заллуугаар холбогч байлгээд. Тэгэхээр энэ тоглолтод бол Warriors хангалтгүй. Тэгээ Warriors-тай холбоотой хэд хэдэн мэдээ гарсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр сая Steph нэг өдөр гимтээд Jimmy Butler ханаа түрээд тэгээд Draymond Green-ийг амраас нэг тоглолт. Нэгсэндээ багийн 3 лидер нь амраас нэг тоглолтод Jonathan Kuminga тоглоагүй. Тэгээд хамгийн гол нь юу гэж хэлсэн бэ гэхээр Jonathan Kuminga-г яг ямар асуудлаар тоглосон бэ гэдгийг бол тайлбарлаагүй. Зүгээр дараа нь авсан мэдээлэлээр гэдэг юм уу өнөөдөр ингээ харсан чинь бас ханаа төрсэн байсан юм шиг байгаа юм. Өнөөдөр бол Jonathan Kuminga талбай дээр гарсангүй шүү дээ. Тэгэхдээ тоглолтын дараа Steve Kerr-с сэтгүүлчид асуусан Jonathan Kuminga-гийн гэмтэл хизээ гараад ирв гэсэн. Тоглолт юм л гараад ирлээ. Энэ урт хугацааны гэмтэл үг гэдгсэн чинь өстой мэдэх юм алга гэж хэлснээс харахад Jonathan Kuminga-г өнөөдөр тоглоулаагаагүйгээс харахад энэ хоёрын харилцаа улам бүр дордож байна. Магадгүй энэ асуудал хувцсалх руу нөлөөлөд байгаа юм болов. Ер нь Jonathan Kuminga мата бүр ингээд нэг шүдний өвчин болоод байна шүү дээ. Одоо энэ асуудлыг хурдан цэцсэн дээр одоо 1 сарын 15-ны өдөр шууд солихгүй бол тэр чин тэр мэдээлч айгүй гоё юм болсон шүү дээ. Тэр чин за энэ гурав ингээд тоглохоо болоо Jimmy Butler, Stephen Curry, Green тоглохоо боллоо гэснээр тэр чин нөгөө Warriors-ийн дагж нөгөө юу яадаг сэтгүүлч Anthony хийчлээ. Тэгсэн чин за одоо Kuminga энэ тоглолтод гарах юм байна гэснээр хэдхэн минутын дараа Kuminga тоглохгүй байна. Нурууны өвцсөн гэсэн шүү дээ. Юу ханаад ч биш. Нурууны ханаад л байсан юм шиг л шүү дээ. Kuminga тоглохгүй гэж тогоос ямар юм нэртлээ юм бэ? Харин тий. Тэгээд Curry хэлж байгаа тоглолтын өмнө нурууны өвцсөн гэдэг чинь тэгээд тийм л уустай. За өнөөдөр тоглож байгаа гэсэн чинь нөгөөх нь үгүй л гэсэн байгаа шүү дээ. Би тоглохгүй. Одоо би дахиж ер нь бол Warriors өмсгөлээ дахиж өмсөхгүй л гэж юм байна. Талбай гахгүй гэж юм. Тэгээд би бүр наадах чи яг ингэж юу гэж ойлгосон бэхээр ингээд нөгөө Steve Kerr бол Kuminga-г тоглохгүй гэж хэлснийг нь одоо
багийн зүгээс нэг гимтэлтэй гэдээ одоо зарлж байгаа шүү дээ. Тэгээ би өнөөдөр энэ худлаа байсан бай гэдэг юугаар одоо хувьдаа нотолсон бэхээр Жими Батлер сэтгүүлчдэд өглөөний бэлтгэлийн дараа ярилцлага гэсэн байхгүй. Тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Кумингагийн ирээдүйн асуудал бол Куминга болон бусад хүнээс хамааралтай. Надаас хамааралгүй те бит хоёрын харилцаанаас хамааралгүй. Тийм учраас тэг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чи мэрэгжлийн байх хэвээр ирээд ажиллаа хий, нэмсгэлээд ажиллая гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ юг харж байна вэ гэхээр гурван лидер нь байхгүйгаа тоглолтод өөрийгөө гараад үн цэнэ өсгөх боломжтой тэр тоглолтод Куминга ирсэнгүү. Тэгээ Жими Батлер магадгүй үзэгчид ингэж бодлоо. Жими Батлер ингэж хэлэх юм билээ. Тэр Майамид ч гэсэн ийм зан гаргацсан шүү дээ. Жими Батлер чинь All-Star тоглож байгаа байхгүй юу? Жими Батлер чинь өөрийгөө баталсан тоглож байгаа байхгүй юу? Куминга All-Starч болоогүй, яг үндэ гараант цогцмол тоглоогүй. Энэ залууд сүлдө Куминга өөрөх нь буруу болоод байгаа байхгүй юу? Энэ залууд яг ингэж ажиллах ирэх байгаа юу? Би бол байгаа шүү гэж бодож. Тэгтээ үгүй. Өмнө хүрхгүй чи одоо хиний асуудал биш болчиход шүү дээ. Одоо тэгтээ тэр extension зурцсан тийм үү? 48 сая extension зурцсан. Энэ жил тоглосон ч тоглоогүй ч 24 сая л авна. Биш тий 24 сая шүү дээ. Мөнгө авдгаараа л авна. Гол нь зүгээр Куминга өмнө хүрх юм бол Warriors сайн болохоос Кумингад ивч нөлөөлөх байх. Тэгтээ тэргүй солигдох нь тодорхой болчихж байгаа байхгүй. Харин шинэ багт очиод тоглоод өөрийнхөө үнцнийг нэмээд шинэ гэрэл гэхээс одоо Warriors дээр тоглоод үнцэн дээшээ доош явах асуудал Кумингад байхгүй шүү. Одоо leverage шүү дээ. Хөшүүрэг шүү дээ тий. Кумингийн талд байгаа байхгүй. Яагаад? Тэгтээ тэр Warriors руу тоглохгүйгээ суучиж байгаа юм чи. Тэгэл солигдох нь тодорхой. Наад бол Куминга ингэх тусам өөрийнхөө үнцнийг улам л болно. Одоо ингээд нөгөө тэр нэг өдөр нэг юу үзэж байгаад харчлаа ингээд багууд ингээд Кумингад нэг юм юу санал болгож одоо ингээд за Куминга өгчгөө энийг өгөө гэд ингээд нэг юм санал тавьж байгаа шүү дээ. Тэнгүүдээ тэрнээсээ за одоо яах вэ гэд буцаад Warriors холбогдоо одоо бол бид нар энийг өгөхгүй гэд ингээд саналаа багасгаад байгаа юм л шүү дээ. Тэгэхээр чи Кумингад биш шүү дээ. Тэр чинь Warriors ирэх юм л багасаад байгаа нэг болохоос Кумингагийн авах цалин энэ жилдээ байж л байгаа байхгүй. Харин дараа жил шинэ багт очиод сайн тоглож иж өөрийнхөө үнцнийг өсгөнөхөөс одоо наацаас явахад бол Кумингад бол алдах юм бол байхгүй шүү дээ. Болно. Харалта Кумингаг амар олон трейднес юу яасан шүү дээ. Хармалсан шүү дээ. Тэгж явж байгаад одоо ямар ч үнцэнэггүй болж байгаа чинь Warriors-ын буруу байхгүй. Warriors энэ Кумингагийн асуудлыг маш буруугаар яасан байхгүй. За бас нэг тим гэж хэлж болох юм байна. За энэ Warriors-ийн асуудал бол зөвхөн энэ асуудал бас биш. Сая нэг өчигдөр нэг статистик гарсан байсан. Draymond Green сүүлийн 4 тоглолтод гэсэн чинь хөөгцсөн, орхиж гарсан, амарсан хөөгцсөн гэдэг. Тий. Байсан шүү дээ. Тэгээд энэтэйгэр улбаатайгаар Draymond Green-ийг хөөгдөд гарангууд, Draymond Green-ийг талбайг орхиод гарангууд Warriors хожоод байгаа байхгүй юу? Тэгээд нэг статистик байна. 12 дугаар сарын 1-ээс хойш Draymond Green-ийг талбай дээр байгууд Warriors хасах 65 оноотой, суусан үед нэмэх 90 оноотой. Энэ бол бидний мэддэг эд үеийн одоо юу гэдэг. Угаасаа эд үеийн Draymond Green биш л дээ. Гэхдээ бидний мэддэг, бидний хүлээж байгаа тэр Draymond Green биш байхгүй юм. Тэгээ ийм нөхцөлд яагаад Draymond Green-ийг сольж болохгүй гэж Кумингата багцлаад тэдэнд Янсыг авах боломж байна. Тэдэнд магадгүй Янсыг авах боломж байна. Тэдэнд Антони Дэвисийг авах боломж байна. Тэдэнд самбарын энэ дутуу байгааг нөхчих боломж байгаад шүү дээ. Тэгтэл Warriors Jimmy Butler-ыг ч өгөхгүй, Draymond Green-ийг ч өгөхгүй гэдэг юм мэдээ шийдүүлээд байгаа шүү дээ. Харин тий тэр чинь аягүй сонирхол байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юм хэлсэн шүү дээ. Бас одоо Warriors-ийн фэнүүдийг гэхүү, Steph-ийн фэнүүдийг гэхүү. Дургу үргэсэн нэг юм Steve Kerr түрүүний 7 хоногт подкастт орохдоо ярьсан. Яа тэгэхээр юу гэж ярьсан бэ гэхээр бид нар ингээд солилцоо хийлээгээд хамаг пикээ одоо ингээд зарахгүй, зармааргүй байна. Ирээдүгөө зармааргүй байна. Хэрвээ одоо ингээд зарсан багуудыг хараа Milwaukee Bucks, Phoenix Suns одоо ямар байдалд байж байна. Бид нар тийшээ явмааргүй байна гэж байгаа. Тэгэнгүүт Stephen фэнүүд болохоор юу яриад байгаа юм бэ чинь сүүлийн жилдэн чи хамаг юм all in хийгээл те энэ багийг сайжруулаач гэдэг байгаа. Тэгэхээр
багийн дасгалжуулагч фронт офис бол миний бодлоор бол ирээдүгөө бодож байгаа юм байна. Стефи одоо нэг авраг авахгүй хамаахгүй энэ Стефийн дараа одоо энэ Dynasty угсаа дууссан гэдээс бүр хүлээн зөвшөөрсөн билээ ш. Бүр тэгж хэлдэг ч бас юу чи. Тэгээ энэний дараа Golden State Warriors гэдэг багийг ер нь хэлсэн. Steve Kerr. Одоо бидний Dynasty хэлэлтэн дууссан гэж хэлсэн шүү дээ. Дөрөвний талаас Steve Kerr чинь нэлээ их юм ярьж фэнүүдийнхэн дургүйг хөргсөн шүү дээ. Тэгээд ер нь бол дараагийнхаа бодож байгаа юм байна л гэж би бодоод байна. Тэгээд ер нь бол хинч байсан Янас ч байсан Антони Дэвис ч байсан хамгийн all in хийж 1 юм уу 2 жилиг одоо үзмээргүй байна л гэж бодож байгаа төлөвлөгөөтэй юм шиг байл шүү дээ. Гэж ярьж байгааг нь бодвол. Тэгэхээр одоо байгаа энэ багаараа энэ эх 2 жилийн дуусчихъя гэж бодож байгаа юм байна тийм үү? Ер нь бол. Тэгвэл одоо байгаа баг нь одоо хаана явж байгаа вэ? Тэгэл тийм л амжилт үзүүлэх гээд байгаа юм бэ л үү те. Өнөөдөр одоо бүрэн бүрэлдэхүүнээр тоглож Харденгүй Клиперсийг хожих хэрэгтэй байсан гэсэн хожиж чадсангүй тэгээд асуудал хаана вэ гэхээр бүрэлдэхүүн жижигхэн байна. Тэгсэн мөртлөөс жижигхэн тоглосоор байгаад өнөөдөр 3 төвийн тоглож байгаа. Гурлыг нь ашигласан мөртлөөсөө тэр 3-ын минутын нийлбэр нь 24 минут хүрсэнгүй юу вэ? Бараг тэгж тоглохгүй. Тоглолтын жижиг үзэл шүү. Тэгээ Ал Хорфорд энтрийг авчаад одоо яагаад тэгж тоглохгүй байгааг нь үлдсэн үнэхээр ойлгохгүй. Сүүлийн энэний өмнөх дээр нэг хожигддаг тоглолтын дээр чинь сүүл жижигхэн гараад очигдчихэж байгаа байхгүй. Ерөөсөө түүний тоглож байхгүйгээр тоглоод Гринийг 5 дээр тоглуулад гэх мэтчлийн ингээд ийм сонин ротейшнийг бас Кэр хийдгээрээ бас алдартай маа. Бага уул нь болно шүү дээ. Антони Дэвис ирэх юм болно шүү дээ. Айгүй олон асуудлыг шийдэх гээд байгаа байхгүй. Хамгаалт сайжирна, самбарт сайн. Тэгээд гэрээ шиг бас ингэ оноо аав таринтын тэр чинь Корегийн хажуу жинхэнэ 2 номер хийж чадхаар хүн байгаа байхгүй. Тэгээд хараа өнөөдөр Warriors-ийн одоо биш ээ ер нь бол бүх одоо NBA-гээр дүүрэн одоо NBA сонирхож байгаа бүх хүн болохоор Антони Дэвисийг бэртэн гэдэг байхгүй. Яг ясам дээр шүү дээ те. Үнэхээр одоо менеж хийж чадах юм болно шүү дээ те. AD шүү дээ те. Нийт карьертаа 61 плей-оффын тоглолтод тоглохоос 60-д нь тоглосон байгаа байхгүй. Ер нь бол плей-офф тоглолцдог байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг ингээ плей-офф төхөөд ирсэн одоо энэ солилцооны дараа All Star-ын дараа бол жинхэнэ Golden State-д хэрэгтэй хүн чинь Антони Дэвис юм шиг байгаа байхгүй. Ер нь бол байдаг юм уу өгөөд үзээд алдвал яадын гэж бодож байгаа байхгүй. Ботхоор байгаа. Бас болохгүй, таринтын болохгүй гэх зүйл алга шүү. Тэд тэргүй самбар болохгүй юм чинь. Тий, самбар болохгүй. Тэг жижигхэн үзээд хожигдоод байгаа. Гэхдээ AD-ийг төвдөг ихээр жижигхэн сакс нь Стив Керрийн жижигхэн сакс нь хэрэгжиж штэ. AD чинь стретч 5 штэ. Стретч 5 тий. Тэгээ хурдан удаашрахгүй штэ. Одоо жишээ нь хин шиг одоо тэр нөгөө хин блэ. Бусад Трейс Дэвис скол бас нэг 3 шиддэг төвч юм блэ. Quentin Post. Тийм пост мостыг бодвол тэгээд тийм одоо чинь Куминго тэртээ түрүү тоглохгүй юм чи үхмэл хөрөнгөө шүү дээ. Одоо 24-өөс 22 сар. Тэгээд тэрээс үхмэл хөрөнгө ямар аяар. Тэрээс одоо чи тоглохгүй байгаа чи тэр байж зүгээр ингээд 20 хэдэн сая ингээд хөвтөд шүү дээ. Тэгэхээр энийг Гринтон нийлүүлээд тэгээд драфтын 2 ч юм уу 1-р дөрөв 2 ирэх өгөхөд бол Далсын хувьд бол давай л гэх бах миний бодлоор. Тэгэд яг нөгөө нэг энэ Warriors ингээд Stephen сүүлийн аваргын төлөө дайхгүй гэдэг үйлбэрч хард бид хоёрын өмнөх дугаар дээр бас төвсгөлд ярий гэж байгаа одоо болцсон энэ дугаар дээр бид хоёр уг нь тэрийг яригдсан болцсон. Гэхдээ энэ юу гэхээр бид нар мэдэхгүй биш. Ер нь бол юм яг LeBron all time go to гүй гэдэг яриа ингээд яригдаад MJ үгүй гэдэг юм яриа ингээд одоо яригддаг тийм үү? Тэгтэл саяхан нэг Кевин Гарнет нэг зүйл хэлсэн байсан шүү дээ. Яг одоогийн сагсан бөмбөгийн одоо нэг өсөндөө гол хүн нь бол Стефен Curry юм а гэд хэлсэн шүү дээ. Нэг подкаст дээр Кевин Гарнет алдрын танхимын гишүүн ямар ирэмбдээс дараатай MVP лигийн MVP тоглогч юм. Тэг яагаад тэгж хэлж ийнө вэхээр энэ сагсан одоогийн лигийг чи ерөөсөө хамгийн гол тоглогч нь Стеф. Гэтэл энэ чинь Стефиг одоо ингээд Лебронтой дүүцүүлдэг яриа гараад ирээд эхэлчихэж байгаа байхгүй энэ зүгээр анхных шүү баг. Гэхдээ энэ цаашдаач гарна. Яг гэх юм бол энэ хоёр ижилхэн 4-4 аврахтай байхгүй. Хэн төрүүлж
ч юм уу эсвэл хэн нэгэн 5 аврагтай болчих юм бол энэ хоёрын яриа маш өөр болчих гээд байгаа байхгүй. Энэ хоёр чинь ингээд өнгөрсөн 10 жилд ингээд зөндөө өрсөлдөж хэдэн удаа хоорондоо финал тоглолцсон юм бэ те? 4 удаа тоглоод 4 биш 3-1 гэлөө. Тийм бил шүү. 3-1 бил шүү. Тийм тэгээд боддоо тэгээд ийм 5 дахь авраг нь ийм чухал point дээр ирсэн байхад Warriors ингэж бууж өгч ийн гэдэг бол харамсалтай л байна. Яг чиний хэлдгээр ягаад эдийг оролдоод үзэж болохгүй гэж тэр рүү одоо бага нь ялахгүй юм чинь. Тэгээд дээрэс нь Green хасах цэнийг байгаа даа. Өнөөдөр хэд Green-ийг 3 дээр сул орхиод байгааг харсан биз дээ. Green 6 удаа шийдлээ. Бүгд унсан гоо. Сүүлд нь бас сул орхиж л үзэж ин. Тэгсэн чинь явж ороо 2 оноо олгож ин. Тэгээ Green өнөөдөр яг нэмэхтэй байсан л да. Гэхдээ Green талбай дээр хасах 65 суухаар нэмэхэр Green гараа явангууд Warriors оноогоор тасарч эхэлдэг энэ зүй тогтол ажиглагдаад миний хувьд харж байгаагаар 2 дахь жилдээ болж байна. Нэгэнд ийм зүй тогтол ажиглагдаад хахад яагаад Warriors салж болохгүй гэж. Тэгэхээр Green хайртай мэдээж Green хайртай байж болно. Kendrick Perkins хэлжээ. Green бол Steph Curry бол энэ багийн хамгийн шилдэг тоглогч. Гэхдээ Draymond Green бол энэ багийн амин сүнсний маа гэж хэлжээ. Биш үнэн. Гэхдээ номер 2 3 бохгүй. Номер 1-ийг л аваад үлдэлтэй. Хөөе. Тэгвэл түрүү Dynasty ингээд дууссан гэж бодож байна зэ. Хүлийн зөвшөөрөөд нь шүү дээ. Тэгвэл одоо яагаад угаасаа Green хин хоёрыг Curry хоёрыг салгаж болохгүй гэж тийм шүү дээ угаасаа. Харин Dynasty дуусгаснаа Clay дээр ялдыг харуулсан шүү дээ. Тийм биш. Одоо юу харамлаад байгаа гэдэг. За Butler-ыг аваад үлдээ гэж бодъё. Butler-ыг авахгүй. Kuminga, Green тэгээд AD гэж зүгээр боддоо. AD Butler, Steph тэгээд иргэн тойронд нөгөө жижигхэнүүд хинүсэн ч байсан ч яах вэ. Тэр ийм боломж бол байгаа зүгээр Warriors яагаад хөтлөхгүй байгаа нь сонирхолтой. Сонирхолтой юу их юм цааш та харж илээ. Нэг сонирхолтой юм хэлгүй. Хиний подкаст нэрэлээ. Энэ зүгээр proposal shoot нэг тийм болох гэдэг юм биш. Curry Charlotte руу солиод хинээр Baller Lamelo Baller солиод. Charlotte Curry, Knupel, Brandon Miller гэд жинхэнэ шин нөгөө Splash Brothers үүсгүүл яа тийм бэ гэдэг санал гарч ирсэн. Надад тэр яага болохгүй гэж утсан. Тэгтээ тэргүй Curry чин Charlotte-ыг шүү дээ буцаа гэртээ харчин. Charlotte-д жинхэнэ од шүү дээ тэр чин Davidson их сургууль 3 жил тоглолцсон. Тэнд очил шал ондоо шинэ газар өстой жинхэнэ 5 дахь юургаа тэгээд East-д тоглоно шүү дээ. Charlotte Hornets-с 5 дахь аваргын цом. Come on bro. Яа болохгүй гэж. Утгагүй сонсож. Наач шал утгагүй сонсож. Хараа одоо биш үү Warriors-ийн байгаа энэ цалингийн зэс энэ байгаа байдал дээр баг босгосноос баг босгосон ч гэжтэй энийг засснаас тэнцээ цоошин баг босгох нь хамаагүй илүү шүү. Нэр ингэ. Тийм л те. Одоо нөгөө энэ нэгэнд одоо ингээд би бас ингэж бодоод байгаа шүү. Зардалч айгүй их шүү. Яг Warriors-ийн фэн ихүү Curry-ийн фэн хүү. Curry явлаа гэхэд бус нь бүгдээ дагаал явчих шүү. Тийм шүү. Тэг бах. Энэ зөв хотынх нь Сан Францискогийн хотынх нь л үлдэх бах. Би ярагийнх нь л үлдэх юм шүү. Харин тий. Тэгэхээр надад бол тест яг үнэхээр тим дээрээ тулвал үнэхээр Golden State Warriors Curry дээр одоо ингэж нэмж одоо юм авчрахгүй гэх юм бол Stephen Curry баг trade request-ийг тийш явах юм бол арай илүү байдалд орчих магадгүй шүү гэж бодсон. Наадхнаас чи зүгээр санаа юм те. Зүгээр санаа тийм. Тийм тэрнээс эдийнх нь солилцоо арай илүү бодит сонсогдож байна. Арай илүү реалистик байна та. За Warriors юу ихийг харжлаа. Цаашин мэдээ. За гэхдээ манай одоо үзэгчд сонсогчд манай лалидын мэдээллийг авцсан бах. Atlanta Hawks баг Trae Young-ыг солино гэдгээ нэгсэндээ аль биесээр анх удаа олон нийтэд дийлэх болгосон. Өнөөдөр ESPN-ийн аналист одоо инсайдер Shams Charania одоо анх удаа нэгсэндээ Trae Young-ийн солилцоог аль биесны одоо ил болгож гаргаж ирлээ. Яг тэрнээс өмнө хэдхэн цагийн өмнө алдрын тахимаг шүү Mark Spears болохоор Trae Young гэр нь бол өөрөө дургуцахгүй байгаа юм билэ гэдэг мэдээг
өгөөд ерөөс нэг 2 цагийн дараа Shams араас нь тэр мэдээг задлаж байгаа. Ямар мэдээ вэ гэхээр Trae Young-гийн агент ер нь Trae Young-гийн талынхан Atlanta Hawks-ийнхантай уулзаад хоёр талаасаа за окей солигдъя солилцоо хийгээд Trae Young-гийн агент нь өөр бусад багуудтай өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд 7 хоногийн хугацаанд холбогдчихсэн юм гэдэг мэдээ гарлаа. Хоёлаа Jalen Johnson-ыг ер нь багийнхаа лидер болгоод Trae Young-ыг соливол яадын гэдэг дугаарыг хэдэн 7 хоногийн өмнө нийлээ. Бас 2-3 7 хоногийн өмнө хийсэн санагдаад бах юм. Тий, тэгсэн. Уусаа биш ээ. Trae Young-ийн асуудал яригдах нь аль түрүү жилээс л тодорхойсон. Яагаад гэхээр Trae Young чинь extension хийх цаг нь болчиход одоо хүртэл хийхдэггүй яваад байгаа шүү дээ. Өгөхгүй байгаа. Тэгээд уусаа ер нь бол Atlanta Hawks баг ер нь Trae Young-аас салах гэж байгаа юм байна гэдэг юу зүйл бол аль дээрээс хойш яригдаад эхэлсэн. Тэгээд энэ зүйл нь одоо яг бодиттой болж эхэлжлээ л да. Энэ жил биш үү Trae Young-тай Atlanta Hawks тоглоод 2-8 юм байна. 2 хожид 8 хожигдсон. Trae Young-г болохоор 15-13. Тэгэхээр юу нь 6 дараалал хожигдсан байлоо. 5 билүү 6 тань тэр тэгсэн байсан шүү дээ. Тэгээ буцаа суусан чинь хожигдсан байсан дараагийнх нь. Тэгээ яг Atlanta Hawks бол ер нь бол Trae Young дээр баг босохгүй одоо байгаа одоо шинэ залуучуудад Zach Researcher тэгээ Jalen Johnson гэсэн биш хэмлээ. Бодлооч. Тийм Jalen Johnson гэдэг хоёр залуу дээр ер нь бол цаашдаа Dyson Daniels бас байна. Тэгээд энэ залуучууд дээр нь бага босгоё гэж бодож байгаа юм шиг байна л да. Гэхдээ биш тий. Би бас ингэж бодлоо. Өнөөдөр ингээл Atlanta Hawks-ыг ингээд Trae Young-ыг ингээ одоо юу гэдэг Trae Young-ыг бол сүүлийн 2-7 хоног тэр нөгөө хожигдоод эхлээл ингэснээс хойш ер нь бол Trae Young-ыг нэлээд одоо муусан гэхүү ер нь бол манерыг бол жинхэнэ буруу scapegoat гэдэг штеп. Хамаг бурууг Trae Young руу чихэл дефенс тоглолтгүй итерхий жижигхэн гэдэг юм л да. Миний бодлоор бол Atlanta Hawks шүү дээ. Trae Young-ыг авснасаа хойш драфтад авснасаа хойш яг Trae Young дээр тийм өрсөлдөхүйц баг босгож чадсан уу гэдэг асуулт надад. Бүсийн финалныг хүрээ өстэй. Гэхдээ тийм. Гэхдээ Trae Young-д яг тийм одоо юу гэдэг авраг болохоор ч юм уу контендер болохоор яг тийм сайн хамтрагч байсан уу яг тэр одоо энэ хэд он дэрлээ сүүлийн 7 жил тоглож байгаа шүү дээ. 18 оноос хойш тий. Тоглохтой шүү дээ тий. Би одоо ингээд чи ингээд боддоо яг хоёртойсэн John Collins байсан уу? John Collins бол All-Star хэмжээний тоглогч биш шүү дээ. Дараа нь хин DeJounte Murray ирсэн үү? DeJounte Murray ч гэсэн All-Star биш. Тэгээ тэр хоёр бол огт цагсан бөмбөгийн үед цогцог хоёлаа бол доминант тоглолдог. Тэгээ ингээд бодоод үзэнгөт Atlanta Hawks Trae Young-аас хитрхи юм хүсээд тэгээд тэр нь фейлдэд явуулж байгаа. Түүнээс Trae Young-д бол буруу байхгүй биш санагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ одоо Trae Young-ыг явуулахад байна шүү дээ. Одоо Wizards хамгийн бодиттой жишээ гэдэг шүү дээ. Тэгээ Wizards дэше тэ өгч байгаа юм CJ McCollum-ийн expiring contract тэнгуүтэй яах нэг ганц хоёр пик өгөөд нэг залуу тоглогч өгөх юм шүү. Ийм хямдхан үн дээр зарж байгаа байхгүй. Би бол Trae Young-ыг авж байгаа баг бол ямар ч тохиолдолд хожно гэж боддог. Наадхан дээр чинь асуултанд чинь би асуултаар хариулж чинь. Чи Trae Young-д сайн хамтрагч авчихсангүй гэдэг гэж шүү дээ. Trae Young яг сайн хамтрагчтай болоод ялах хэмжээний тоглогч мөн үү? Чи бодлоо. Карьертэй шүү дээ 25 9 баг 10-д дунцалж байгаа тоглогч шүү дээ. Чи бас тэр болгон чи франчайз тоглогчны хэмжээнд байгаа байхгүй. Энэ чин статаар бол. Чи тэгээд Luka Doncic хар да. Чи Luka Doncic адилхан хамгаалдаг. Гэхдээ довтлдог тийм довтлогоо нэг үнэхээр сайн. Тэнгүүд Luka Doncic одоо хүртэл ямар байсан гэхээр бүх жил ямар нэгэн сайн хамтрагчтай байсан баг. Хамгийн анхлаад Kristaps Porzingis-аас авахгүйла зав. Kristaps Porzingis дараа нь хийвчлээ Jalen Brunson, Kyrie Irving гэн энэ бүх хамтрагч нар байж энэ чинь амжилт аваад яваад нь шүү дээ. За бүр адилхан гэх юм бол Curry-г харал да. Бүр Curry чинь анх бас л жижигхэн биетэй хамгаалтгүйгээл шиддэг хүн байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр Warriors за энэ шиддэг хамгаалтгүй энэ дээр баг босохгүйгээ орчихгүй шүү дээ. Дээрээс нь хараа 73 9 хийсэн баг дээр нь Kevin Durant-ыг хүртэл авчиж ингээд баг босгоод тэр хүнд ингээд тусалж чадж байгаа байхгүй баг нь.
Тэнгүүт Атланта Хawks бол яг Трей Янгийн хойно туслахаар тийм баг бүрдүүлсэн үг гэвэл байхгүй байхгүй. Клинт Капелло байсан. Нэг наадах гэж үгүйс хүсгэн Трей Янг Джейлен Брансон биш байхгүй. Трей Янг Кайри Ирвинг биш байхгүй. Трей Янг байхгүй. Чимчэрт одоо Darius Garland яагаад Кливлендээс явахгүй тухай яригадаад байгаа гэхээр Darius Garland жижигхэн учраас өрсөлдөгч багийнхаа довтлооны ол золоод хамгаалтан дээр Garland-ыг голзолж аваад довтлоод байна гэдэг. Атлантикийн эсрэг тоглож байгаа баг болголт тэгдэг шин. Өнгөрсөн цаг бүх хугацаанд Трей Янгийг голзолж аваад довтлосоор ирсэн шин. Трей Янг Curry дээр ч тэгдэг л байсан шүү дээ. Curry тэгэл адилхан бусад дөрвөн тоглогч нарын сайн хамгаалдаг тоглогч нар босгочингуу шал ондоол угаасан. Тэр нь амжилт гаргаж байгаа дөрвөн авраг авцсан. LeBron-ыг 3 хожицсан. Finals дээр 3 хожицсан юм амжилттай байж л шүү дээ. Яагаад тэгж босгож болохгүй гэж. Хөтөлтөнд би болж байна. За Curry-гээс илүү бүр playmaker шүү дээ. Playmaker бусдыгаа тоглолцдог. Холбогч. Тэгээ офенс бас л адилхан шүү дээ. Ер нь бол офенс сайтай шүү дээ. 3-аас шидэн дотгош орчин. Би зүгээр босод одоо дөрөв одоо юу гэдэг туслах хүн шал ондоо дөрөв хүн байсан бол шал ондоо байхсан болов л гэж бодож байна. Тэгээд ер нь бол авсан баг нь бол Трей Янг дээр одоо Wizards авъя гэж байгаа нь миний хувьд бол зөв. Wizards хоосон байгаа цалингийн зэс бүгдээр байна. Яг Трей Янг дээр ингээд давуулаа дахиад нэг баг босох гээд үзэхийг л алдах юм байхгүй л гэж боддог. Тийм бас Wizards тоглогч бол биш юм. Гэхдээ 25 10 дундталж байгаа муу тоглогч биш л зүгээр ялагч мөн үү биш үү гэдэг яриад болоод байгаа байхгүй. Тэгээ чинь Атланта чи ялмаар биш. Харин ялах боломжийн Атланта өгсөнгүй шүү дээ. Ялах боломжийн Атланта өгсөн. Миний гол юу аргумент тэр байна л да. Босод одоо баг чинь ингээ багийн наадах юм бол үгүйсэх харга алга. Үгүйсэх харга үнэхээр алга. Яг үндэд тийм сайн хамтрагч авчиж өгсөн юм уу гэвэл нэрэл John Collins бол fail draft-ийн хэтрийн өндрөөр үнэлсэн. Dejounte Murray энэ хоёр бол хоорондоо тохироогүй үнэн. Тэ ингээд үүсэх харга алга. Гэхдээ одоо чинь одоо чиний хар заяа. Washington Wizards баг Трей Янгийг аваад маш хямдхан авч байгаа юм байна шүү дээ. Тэнгүүд чи энэ багт чи ингээд нэг угаасаа муу байгаа учраас драфт ирэхүүд гээд аюу олон юмнууд байгаа учраас энэ баг Трей Янг дээр товтлуурлаад зүгээр босоод аврагын төлөө өрсөлдөж чадах баг барьж чадна гэж юу? Одоо ингээд нөгөө талд өнцгөөс нөгөө талаас Wizards хинч байсан авсан байж тээ. Трей Янг дээр үзээд алдахад буруутгах юм байхгүй л гэж би яг цаа Трей Янгийг аваад шууд ингээд бүр dominant team гаргаж dynasty үүсгээр team гаргаж ирж чадна гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ яг одоо бидний Трей Янгийг бид нар бол Атланта Хawks хитрхи Трей Янгийг доош нэгэдэг байхгүй. Хитрхи доор үнэлээд байгаа байхгүй. Яг арайч team доор үнэлэгдэхээр тоглогч бишээ л гэж хэлэх гээд. Nice. Наад ч гоё санагч. Тэр нөгөө яг Washington Wizards авах гэдэг нөгөө Atlanta Hawks-ийн ерөнхий менежер байсан нөгөө халагдсан Travis Schlenker шүү дээ. Тэр чин одоо юу байгаа юм бэ л шүү дээ. Wizards-ийн senior vice president байгаа юм байна. Нэгсдээ тэргүүн дэд ерөнхийлөгчөр нь байгаа юм байна. Тэгэхээр нөгөө Trey Young-ыг драфтлж исэн. Trey Young-д одоо ч итгэдэг. Тэгэхээр тийм учраас Washington Wizards ингэж шууд гарч ирээд байгаа юм байна. Ер нь бол энэ байдлаараа бараг л авчих болов гэж боддог. Гол нэгтэй миний бодлоор гэтээ энэ extension тулчаад дараа жилийн юм дээр нь тулчаад Atlanta Hawks энэ хоёр хоорондоо тохирохгүй байгаа болохоос ер нь бол дахиад нэг жил энэ дөнгөж орж ирэл претлээс орж ирэл хэд хожигдох нь бол хамаагүй шүү дээ. Ер нь бол энэ үлрэлийг дуустал нэг харчих байсан юм даа л гэж би бодоод байгаа. Гэхдээ тэгээд энэ асуудлыг бол амар хурдан шийдэл явуулчих гэдэг. Гэхдээ салахын хувьд бол Kuminga Warriors салж байгаа шиг тийм буухаа салахгүй юм шиг. Өөрөө ч гэсэн солигдэл гэж л байгаа. Асуудлыг бол хурдан шийдэхэд хүрэлцлээ л да. Тийм уус тийш ингээд өөрийн нэрхээр ялагдаад тань ингээл хэвлэлүүд баалаад байхгүй болохоор нь ялаад байна гэд хэвлэлүүд ингээд чичлээд хар чин зас гэд хинч бус тэхэл байлгүй дээ. Тэгээд өөр газар очиод үзүүлээд үгүй гэж бас бодож л байгаа болов. Тийм учраас айтайхан салчиж байгаа. Тэгээ угаасаа нэг хүн өндөр үнээр зарахгүй гэж байгаа юм чинь. Тэгэхгүй бол угаасаа энэ уйлал үзээд алдна гэхэр чин Triangle уйлал мэдээж гэрээгээ цуцлана. 5 жилийн гэрээ хүснэ. Тэгээд тэрийг нөхгүй бол өөр багт 4 жилийн байжлах цалингаа аваа яваад өгчөөс Атланта бүр хов хос оцох гээд байгаа учраас
Ингэж нэг ирээдүг гэж харахгүй бол одоо солихоос руу арга байхгүй. Тэгэхээр тэд Атлантад ирээд 30 хоног л хугацаа. Яг өнөөдрөөс хойш 30 хоног л хугацаа. Энэ 30 хоног дотор солилцоо. Тэгтээ Трей Янгийн солилцоо яг чиний саяны хэлснээр хамаагүй хурдан болчих юм шиг үлээ тий. Тий. Тэгээд авсан баг нь бол алдна гэж л байхгүй. Трей Янг бол үнцэнтэй хэвээрэл байх байна. Яг одоо л хүмүүс ингээл Трей Янг муудчлаа. Ерөөсөө хамгаалахгүй юм байна гэж болсон. Darius Garland-ыг чи ярьсан шүү дээ. Darius Garland ингээд Mobley 2 дээр хэнийг авчирсан Cleveland. Бас нэг All-Star хэмжээний Дон Мичелгээ залууг авчирж ижил дэшээ явж байгаа сте. Яг тийм үйлдэл Атланта Hawks нэг ч хийгээгүй байхгүй. Тэгчээд одоо ийм байдал төрж ийн гэхээр миний хувьд бол Trey Young биш Атланта Hawks тэр чигээрээ фейл болчихж байгаа байхгүй. За наадхан дээр чинь би сая нэг нэрээ нууцсан нэг багийн менежер хэлсэн байсан шүү дээ. Чи тэрийг харсан. Trey Young-тай тоглогч нар тоглох дургүй байт юм аа гэдэг. Хамт яг тиймэрхүү юмнууд амар ингээд ахаад байгаа байхгүй. Тэр X factor байж болно шүү дээ. Атлантад орж ядаргаа трейдтэй тэр чинь ингээд өгдөггүй шидэд яа тийм ч гэдэг юм. Эсвэл чи ингээд хамгаалж чадахгүй ингээд тэрнтэй ялна гэж байхгүй ингээд тоглогч нар тоглоход дургүй байдаг гэдэг. Энэ магадгүй шалтгаан юм биш үү? Мэдгүй. За тийм байж магадгүй л. Ийм тэгтээ одоо жишээлбэл хамгаалт муу гэдэг дэр Лука дээр жишээ авсан шүү дээ. Тийм Лука байж болох хамгийн муу хамгаалалтаа баг суперстар байх тийм үү. Гэхдээ Лукад боломж нь уг нь байгаа байхгүй хичээвэл. Миний мэд хамгийн муу хамгаалалтаа суперстар бол Carmelo Anthony байсан. Одоо яг тэрний дараагаар Лука Дончич баг тэр Carmelo гүйцэж орж иж байгаа шиг байна. Миний хувьд Лукад биеийн байгаа боломж нь байгаа. Би Джеймс Хардигийн хамгаалтыг бол үнэлдэж шүү дээ яг үндэ. Хүсвэл тэр чинь хамгаалдаг байхгүй. Лука хүсэхгүй байгаа байхгүй. Хамгийн гол ялгаа Трей Янг хүсэж чадахгүй байхгүй. Гол ялгаа л тэр. Ягдвал энэ байгалыг өгдлийн л асуудал. Биний л асуудал. Чи Трей Янг Лука би нэг хамгаалаад нэг эсрэг нэг тоглоно гэж зүр төсөөлдөө. Тэр тоглолт хин ялах нь ойлгомжтой байсан. Сэбэт. Тий. Гол ялгаа нь тэр юм болов уу гэж. Тэрнээс би бас Трей Янг нэрэл Вашингтон Уизардс яг чиний сая хэлснээр нэрэл Вашингтон Уизардс очиод харуулаас Атлантагийн буруу байсан гэдгийг нь атлаас нэг сайн хамтрагчтай болоод плей-оффт ингээд өрсөлдөөд тий Атлантагаас төрүүлээд ингээд амжилт үзүүлээсэй нэрэл цаг чамаа гэсэн чинь ботчлаа. Нэрэл боломж өгөөгүй юм байна. Нэрэл гэдэг бодлоод яг хэлчгүй орж ирж байна. Гэхдээ л эцсийн бүлэгтээ тэр Лука биш тэр Стефиг олзолдог л доо. Гэхдээ Стеф арайч Трей Янг шиг бас тийм биш. Бас үзэтэй гэж хамгаалдаг шүү дээ. Тийм. Гэтэл ер нь шүү дээ. За яг Трей Янгийг ингээд ягаад бусад дөрвөн хүн сайн хамгаалдаг байхад чи скимэрээ Трей Янгийг нууж болохгүй. Ер нь бол огцноо олцсон ч гэсэн. Ганц хүн одоо харалтай лиг шиг 3 хүн байгаа ш. 3 хүн байгаа ш. Ганц хүн байх юм бол нууж болдог. Тийм ээ. Лукагийн муу хамгаалтыг Даллас нуугаал финалд хүргэсэн шүү дээ, тийм. Тэдэнд шидэлтэл дуцсан болохоос биш. Тэрнээс Лука бол хамгаалаагүй шүү дээ. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэгэгч Joint Movement Колказамент за үе мөчний өвчтөй гимтэлтэй за мөхөрсөд ялангуяа гимцэн хүмүүс зориулсан энэхүү бүтээгдэхүүнийг спортоор хичээлдэг. За тэгээд ялангуяа фитнес, сакс момбог, волейбол гэх тесрэлтэй спортоор хичээлдэг хүмүүс. За мөн суугаа ажил хийдэг. За ингээд ер нь үе хоорондын завсрын ямар нэг асуудалтай бүх хүмүүс ер нь дэмжээр энэ яг л таны тэр зөөлөн идүүдийг таны тэр шүрмсүүдийг батжуулдаг, бэхжүүлдэг тэнд хэрэгтэй байгаа тэр амин дэм эрдсүүдийг өгдөг юм чухал бүтээгдэхүүн юм шүү. Тэгэхээр нэгийг аваад хэрэглээд үзээрэй. Нэг удаагийн уултаар та өдөрт авах ёстой глюкозаминыхаа хэрэгцээг хангалттай авах боломжтой учраас энэ бүтээгдэхүүнийг Game Point podcast-ийн зүгээс санал болгож байгаа юм шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор.
Gamepoint podcast үргэлжилж байна. Та манай подкастыг YouTube channel болон Premier Sports 1 суугаар лав гарагт 21 цагаас хөл авч үзэх боломжтой байгаа. Одоо юу хэлсэн шүү дээ нөгөө хойлоосаа Clippers-ийг сүүлийн 8 тоглолтонд 7 очсон гэсэн байгаа шүү дээ. Хоёулаа яг за энэ дугаар дээр ийм зүйл яриад байгааг бэлдэж явах үед Clippers сүүлийн 6 тоглолтонд 6 тэг амжилттай байсан байхгүй юу? Тэгээд тэр 6 тэг гэдэг хоцсон сүүлийн 6 тоглолтынхаа хугацаанд Clippers хамгаалтаараа л их нэг төрөнд явчихсан. Хамгаалтаараа шүү дээ сүүлийн тэр 6 тоглолтонд. Нөгөө нэг байхгүй гэдсэн хамгаалт эргээд ирсэн байсан. Энэ хамгаалт сайжсантай холбоотойгоор нөгөө шүдний өвчшингээ аваацсан 3 дугаар Derrick Jones Jr. ирсэн байсан та би холбоотой болоо гэж ойлгоодсэн. Гэхдээ энэ нөгөө нэг супер хамгаалт чинь 6 тоглолтын лиг тэргүүлсэн хамгаалт чинь нэг багийг нэг тоглогчийн өмнө хүчин мөхсдгийг харлаа. Энэ бол Boston Celtics багийн Jaylen Brown карьерийн хамгийн оргил хүчийг Los Angeles Clippers-ийн эсрэг хийгээд 50 оноо авлаа. Гэтэ хамгийн гол нь шүү дээ 50 оноо хүн яаж авчиж болно? Чөлөө шидэлтээр 20-ыг ч юм уу те эсвэл 3-аас 10 хийгээд ч юм уу. Jaylen Brown тэр тоглолтод зүгээр л би хамгийн сүүл дундаас тэгж 2-3 хүний эсрэг бүх өрсөлдөгч баг нь бусдын хаяа тэр хүний эсрэг бүх хамгаалтаа тавиад байхад тэгж дундаас оруулаад цэвэрхэн оруулчаад тэгж өөртөө ихтэй тим төгс тоглолт би хамгийн сүүл хинээс харсан гэж би нэг Kobe-гоос л харж байсан байхгүй. Kobe-гоос хойш дундын зайн шидэлтээр төгс хийсэн хамгийн гоё тоглолт тэр байлаа. Jaylen Brown. Тэгээд энэтэй холбоотойгоор юу гэхээр Boston Celtics баг яг өнөөдрийн байдлаар 2 дугаар байранд явж байна. Бүсийн 2 дугаар байранд. Хоёулаа удирдал эхэлж байгаад энэ хоёр багийг цаазлаад тараагаад унгаагаад бодоолоогоо хийсэн шүү дээ. Boston Celtics-ийг бол энэ жил нь бол липер байх хэрэгтэй гэж бодож байсан. Ер нь бол ихэнх ер нь инсайдерууд бүгдээрээ л тэгжсэн. Jason Tatum байхгүй авраг авсан багийнхан барыг талыг нь явуулсан тий. Одоо энэ баг бол энэ жил унаад дараагийн жил одоо тэгтээ Jason Tatum-ыг яг бүрэн идгээгээд амраагаад тэгээд эх жилийн драфтаар өндөр сонголт хийгээд тэгээд буцаж орж ирэх болов гэж утсан чинь үгүй гинэ. Тэгээ одоо East-ийн 2-т явна гэдэг чинь жинхэнэ surprise. Одоо хинийч таамагт байгаагүй тэр surprise-ыг үзүүлж чадчихин. Тэгээд одоо л угаасаа липер гэж ярих хэрэг байхгүй. Одоо энэ East-д бол contender төвшөнд хэрвээ энэ чигээрээ эхний 6 дотор явж байгаа юм бол Jason Tatum ирэх юм бол нэлээд үзээтэй юм шиг санагдчих шүү дээ. Багийн энэ нэг зөвхөн мэрэгчлэтнүүд ингэж таамаглааг байхгүй. Багийн удирдлагууд нь хүртэл за манай баг ирэх жил унах юм чинь гээд бүртгэн дээр мөнгө хаяг байхгүй. Нэгсэндээ алдсан тоглогчдын хооронд сайн тоглогч нар авчираагүй. Тэгээд Tatum байхгүй юм чинь. Багийн удирдлагууд нь хүртэл ийм зүйлийг хүлээгээгүй учраас Al Horford гэсэн ингээд багийн төлөлгөө өөрчлөгдсөн учраас би уг нь Boston бас явахгүйсэн. Тэгээ явсан гэд тэгээ хэлсэн шүү дээ. Багийн удирдлагууд хүртэл унах жилийг харж исэн. Юу энэ байдлыг өөрчилж вэ? Энэ олонд одоо Derrick White, Jaylen Brown, Preacher гэх мэт одоо энэ тэгээ бас нөгөө хідэн шинэ тоглогчийн одоо би түрүүний юун дээр нэрийг хэлж чадахгүйсэн нэг тоглогч бас гэх мэтлийн шинэ нөгөө залуу тоглогч нар surprise болж гаргаж ирээд байна л да. Тэгээ тэр нь л өөрчлөлөө залуу хүмүүсийн одоо ирч хүч юу гэдэг одоо тиймэрхүү юмнууд нь л өөрчилж ийнэ л гэж бодод шүү дээ. Тэгээ дараа би чи түрүүн Kobe-гоос хоошоо энэ хүнийг одоо Jaylen Brown-ыг л ингээ харж ийн гэд яг тэр юм чинь бас надад төгс бодчихсон. Нэг тоглолтыг л хийж. Зөвхөн тэр тоглолт биш. Зөвхөн тэр тоглолт биш зэ. Тэр тоглолтын өмнө Joe Mazzulla-ро хин текст бичээд Jaylen Brown текст бичээд би Kawhi Leonard-ыг хамгаалъя гэж хэлсэн ба. Ихсрэг багийн тэгчээ Kawhi Leonard чинь ямар амар тоглолтсон тэр нэг 6 тоглолтод баг 50 оноо энэ авч маа зэ. 30 оноо дундчлаад бараг 70% довтолж ирсэн байлээ шүү Тий. дээ. Тэгээд эсрэг багийнхаа хамгийн сайн тоглогчийг хамгаалаад тэгээд багийнхаа онооны номер 1 байдаг тим тоглогч нар байна шүү дээ. Энэ бол түүхэнд амар цөөхөн. Амар хитгэн ба. Хитгэн л нэр гарын 5 уранд багтаараа. Би тэрийг бол стажинхэн хамгийн сүүлд яг Майкл Jordan-ээс тэгээд хамгийн сүүлд хин вэ гэвэл Kobe Bryant.
Яг ийм хоёр талтай тоглогч болов шүү дээ. Ер нь бол ховорхгүй. Тэгээ чи битэр хамгийн ихний дугаар дээр хоёулаа ярьсан шүү дээ энэ сизны Finals MVP Jason Tatum байсан уу, Jaylen Brown байсан уу гэхэд би юу хэлж сайн байна. Jaylen Brown гэсэн. Яагаад тэгэхээр хамгаалаад адилхан Jason Tatumтай адилхан offense гэхэд Luka Doncic-ийг хамгаалаад тэгээд адилхан хэмжээний offense үзүүлсэн байхгүй. Тэгэхээр чи яалтчгүй Jaylen Brown MVP байхаас урахгүй. Тэгээд яагаад би тийм байсан бэ гэдгээ ч одоо ч харуулж байна. Тэгээд одоо шүү дээ Jaylen Brown яг драфтаас орж исэн цагаас хойш яг ингэ ганцаараа өөрийгөө гоцолж харуулах боломж ер нь бол яг ингэж тайзан дээр ганцаарч соло хийх боломжроос олдож байгаагүй. Энэ үйлрэл харуулад би ийм хүн шүү гэдгийг ингээд дэлхийн нийтэд харуулж шүү хүлэнжүүлж. Тэгээ би нөгөө яг сайн энэ Kobe-тэй жишдэг дээр Boston Celtics-ийн фэнүүд Kobe Bryant-ыг үзэн яддаг байсан үзэн ядсаар гол өрсөлдөгчөө гэсэр дуус Medellin Lakers Boston Rivalтай холбоотой. Гэхдээ сая Jaylen Brown-ы тоглолт яг тэр өдрийн бүр ингээ оройжонгоо маргааш өдөржингөө ингээд Америкийн хэвлэл мэдээллийн сюрприз боллоо. Би тэрэн дээр бол яг тэр тоглолтыг үзсэн Boston фэнүүд Celtics-ийн фэнүүд жаргаж үтсэн гэж бодож байна. Үнэхээр бүр тим төгс тоглолсон байхгүй. Тэгээд зүгээр л Boston фэнүүд хэлгээд та нарын үзэн яддаг байсан тэр Kobe Bryant чинь 20 жил ингэж биднийг жаргаасан байдаг байхгүй. Тийм учраас насаараа Kobe-гийн фэн байна. Насаараа ингээд дахиж орлуулшгүй тэр орон зайг эзэлсэн байхгүй. Тэгээд надад бол яг би Kobe-гоос авч исэн тэр мэдрэмжээ яг тэр бэм гаргаар босон тоглолттой яг тэгэхэд авс. Тэгээ бүр ингээд хөвсөлцөөд ингээд тийм гоё тоглолт үзсэндээ баярлаад Clippers-ийг би энэ Clippers чинь 6 дараалал очсон маа хамгаалтны баг гэж бодож исэн чинь Boston Celtics. Тэгээ би миний хувьд бол Jaylen Brown-ыг буруу дэнсэлж явсан гэдгийг хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ хоёрдугаарт Joey Mazzulla-гийн зохион байгуулад байгаа хамгаалал дээрээс нь тоглогчдынхаа ур чадвар тохирсон довтлооны хувилбарыг сонгоод байгаагаас харахад Joey Mazzulla зүгээр нэг бэлэн баг дээр ирээд авраг авцсан дасгалжуулагч биш юм байна. Сайн дасгалжуулагч юм байна. Бага боломжийн дээр ажиллаж чаддаг дасгалжуулагч юм байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Хоёр зүйлийг хүлээн зөвшөөрлөө. Тэгээд Jason Tatum минь үлрэлд эргэж ирнэ. Jason Tatum ирэхэд яг Trae Young ирж байгаа шиг эвдрэл гарна. Нэгсэндээ ингээд хөлөг онгоц чи ингээд нөгөө юу ааштай займч шүү дээ. Гэхдээ улирлын ихэнд Boston Celtics-ийн барьж исэн өөрсдийнх нь бодлогыг ингэж өөрчлөх хэмжээнд сайн ажиллаж байгаа дасгалжуулагчийн баг. Тэгээд дээрэс нь Jaylen Brown үнэхээр л магтмаар өөр юу хэлэх вэ. Тэгээд одоо энэ чинь Boston Celtics-ийн авраг авах магадлал хэддүгээр өрөнд явж байна? Бараг 4-р өрөнд явж байна уу яаж байна? Би түрүүн бас ярьжсэнээс дуусчих. Тэгээ Jaylen Brown нь шүү дээ энэ одоогийн байдлаар шүү дээ 30 оноо 5 assist 6 rebound дунджлж байгаа хөөхгүй. Тэгэхээр одоо ингээд хэн бэртцэн Jokic бэртцэн Luka айгаа олон юу үнжицэн бас 65 тоглолтод хүрэх үгүй чинь яагаад вэ шүү дээ ганцхан Shai Gilgeous Alexander үлдчихэд шүү дээ MVP-ийн өрсөлдөөнд яг энэ өрсөлдөөнд бол Jaylen Brown хэрвээ Boston Celtics-ийн ихний хоёртой ингээд 2-3-тай ингээд явах юм бол Jaylen Brown ороход бол асуудалгүй л гэж бодож байна. Үлрэлийн MVP. Нэг яг наадхан дээр чинь гоё юу сануулчлаа чи Boston Celtics-ийн тайлбарлагч Brian Scalabrine-ыг мэдэн шүү дээ. White Mamba чинь нэг юм жишээ гаргаж ирсэн. Бостны телевизийн тайлбар бол угаасаа бүр илт ингэж нэг өрсөлдөгчөд оромжилж өөрөөхөө ингэж шиддгээр алдартай. Тэр хизэнээс тийм байсан. Тэр ч утгаараа телевизийн тайлбарыг хэлсэн байл л да. Гэхдээ зүгээр ингэж хэлсэн. Shade одоо ингээд Chet те Alex Caruso, Jalen Williams эдгээр нь ингээд байхгүй бол Shea яг ингээд бага аваа явж чадах уу гэж асуусан байхгүй. Одоо чинь зүгээр боли энэ хоёрын байрыг сольчих. Jaylen Brown, SG2-ыг яг одоогийн байгаа нас байдал дээр сольчих. SG тэгвэл бага бүсийн 2 дугаар байрлал оруулж ирч чадах уу? Сая Jada байхгүй байхад чи баг түүхэн амжилт бүтээх явж исэн багш OKC чи. Тийм үстэй. Тэгэхээр чи бас үгүй гэж хэлэхэд хэцүү.
Би бол яа байж болно шүү дээ. Шэгэлсэн үнэхээр гайхалтай тоглож байсан шүү дээ. За сүүлийн 10-д нь 12 тоглолт баг нь ингээд сонирн болчихж байгаа болохоос яг ихний эдийн JW ирэхээс өмнө бол за энэ баг чинь 73-9-ийг эвдэх нэ гэдэг дээр л явж байсан шүү. Тэгэхээр би бол чадна гэж бодож байна. Тэрэн дээр бол нэг асуудал байхгүй хөө. Асуулт. Гэтэ яг зүгээр босс ингээ багийн солих юм бол яах вэ гэдэг асуулт нь сонирхолтой л асуулт нь бол сонирхолтой л. Энэ бол гоё асуулт шүү Тий. дээ. Тэгээд тийм учраас Jaylen Brown MVP гэж хэлсэн юм л да. Тэгэхээр нэрэд ингээ тэр өнцгөөс харж болно. Гэтэ иймэрхүү зүйлсийг нөгөө тухайн орон нутгийн телевизийн тайлбарлагч биш үндэсний телевизийн гарч байгаа нөгөө Америкийн нэгдсэн улсаар гарч байгаа юм телевизийн тайлбарлагч нар хэлэх юм бол энэ өөрөө маш том мессеж болно тийм үү. Тэрнээс тухайн хотын телевиз тухайн тоглогчоо бүх цаг үеийн хэлдэг тоглогч нэрсэн ч ер нь пайд байхгүй шүү дээ. Тиймээс тий. Тэр хотын тэгээд одоо шүү дээ хүрж байгаа юм чинь. Чиний бодлоор шүү дээ тий. Би зүгээр одоо ингэ. Одоо тэгтээ Boston Celtics-ийн одоо үлрэлээ хайхгүй юм байна. Jason Tatum ямар нэгэн байдлаар 3 сард орж ирэх байх. 3 сарын сүүлэгч юм. Тэр нь плей-оффоос өмнө орж ирж ритмд орнолж үзүүлгөө. Тэнгүүд тэрнээс өмнө одоо 2 сарын 5-наас өмнө яг юу сайжруулсан дээр Boston Celtics хамгийн түрүүнд самбраа. Би нөгөө хэлээд шоолодсон Luka Garza Marza нөгөө Luka Garza хүртэл ашиглаад 10 минут тоглуулад ингээд хожоод байгаа хгүй хүн плей-офф нөө штэ. Уучлаарай плей-офф тийм байхгүй. Boston Celtics сайн байна. Boston Celtics яг одоо хамгаалтаараа улиралд биш довтлогоогоор улиралд 2 дугаар байранд сүүлийн 15 тоглолтод довтлогоогоор 1-р өрөнд явж байгаа. Тэдний нөгөө одоо энэ нөгөө штраф нь юм байлаа гэдэг нь штрафа ингээд тавуулаа тойр зогсчоо тэгээд нөхөж өчөд байгаа энэ хамгаалт сайн ажиллаад байгаа. Нөгөө талаар довтлохын сүбэр байгаа даахгүй. Тэм учраас өршөлтөгч багууч ингээд төрүүлээд зогсчоод байгаа учраас ялаад байгаа. Довтлохын унс үед плей-оффд юу ялдаг гэхээр хамгаалт ялдаг байхгүй. Тэгээ Boston Celtics бэлэн сайн самбарын хамгаалагч байна. Би гүйлгэж хэлнэ. Тийм болохоор Tatum ирэхэд тэгвэл одоо бид нар юу хийх вэ гэхээр хамгаалагч юм. Тэгэхээр одоо угаасаа Anthony Simons-ыг тэд нар ямар нэгэн самбарын тоглогч болох үз. AD-г авах гэж хэлэх гэдэг нэг. Харин би яг тэгж асуух гэсэн байл шүү дээ. Boston Celtics ордож үдсэн байл шүү дээ. Boston Celtics шүү дээ те. Анх AD-гийн солилцоо болоход шүү дээ те. Юу нэ New Orleans-аас явхад Lakers-аас гадна хамгийн их сонирхсан баг нь Boston Celtics байхгүй. Бараг Tatum-ыг авч солихгүй гэж бараг авч үлдсэн баг. Tatum-ыг чинь солихгүй гэсэн шүү дээ. Тэгэнгүүт анти одоо яг AD-г авах боломж байгаа байхгүй. Anthony Simons орно AD-г солих юм бол тэнгүүт Derek White-ыг солих уу? AD-гээр. Derek White явчих юм бол бас хэцүү шүү. Бас чинь гол хамгаалагч гол холбогч хүн шүү дээ. Хэцүү хаа. Тэгэхээр бас юуны гардынхаа юун дээр том хөвгтэй болчихсон. Биш би бол нэг тийм AD Medi гэдэг том нэр том цалин чухал биш байх Boston Celtics. Зүгээр сайн хамгаалагч нар байдаг штеп. Одоо энэ Daniel Gafford чинь Boston тавьчаад тавилдаа түүн штеп. Тэ. Тэгэхээр тиймэрхүү хэмжээний нэг дундаж төвчний сайн хамгаалалттай төвийн тоглогч байх юм бол Boston Celtics яа плей-офф бэлэн дайраад үзье. Яагаад болохгүй гэж Tatum биркэж байгаа юм чинь Brown-ы MVP-гийн төлөө өрсөлдөж байгаа юм чинь тэгээд ийм сайн шидэгч нар байхаа. Тэгээд энэ нэг Boston Celtics-ийн фэнүүд нь л нэрийг тогтоодог байх. Энэ зарим тоглогчдын би бол нэрийг үнэхээр тогтоогч юм. Jordan Walsh би түрүүнээс Jordan Walsh бол Josh Minott-ыг бол мэдээж байгаа. Тэгээд энэ дэр Hugo Gonzalez энэ Baylor Sherman гэх энэ тоглогч нар үгүй энэ хүмүүсээ ашиглаад хамгаалуулаад байгаа байхгүй Joe Mazzulla. Тэгээд надад бол Boston Celtics-ийн тоглолтыг би улирал эхэлж байхад үзчихэд гэж бодож исэн. Одоо бол Boston-ы тоглолт үзэхэд яг юм сонирхолтой гэхдээ хамгаалттай сагсан бөмбөг гоё л байлаа л да. Яг хамгаалттай сагсан бөмбөг яг одоо Phoenix Suns үзүүлж байна. Phoenix-ийн тоглолтыг үзэхэл гоё байгаа. Boston ихтэй товтлох нь гоё да. Тэгээд би Bobby Marks-ийн хэлмээр санагчлаа. Жишээ 4 сая ингээд энэ хүмүүсээ ашиглаад байна гэдэг. Бидний нэрийнч битгүү хүмүүсээ ашиглаад хожоод байна гэдэг ба штэ. Bobby Marks өнөөдөр Denver Nuggets Philadelphia 76ers 2 тоглоод Denver Nuggets баг
баг ихний 10 ортошныхоо баг 10 өнөг суулгасан уу баг. Тэгээд тоглоод хожиж байгаа байхгүй. Сайн сексэс баг бүрэн бүрэлдэхүүнээр. Тэгээд тэгсэн чи Бобби Маркс гэж энэ юу гэсэн үг вэ гэхээр NBA үнэхээр сайн тоглогч зөндөө байна. Зүгээр л юу боломж л хэрэгтэй. Тэм тоглогч зөндөө байгааг хэлж байна. Энэ хүмүүс ч одоо бид нар ингээд нэрийг мэдэхгүй ингээд хэн блэ энэ блэ гэсэн чинь энэ тоглогч гэсэн сайн тоглогч. NBA-д орсон гэдэг чинь сайн тоглогч л ашиглаж чадвал боломжийг өгч чадвал зөв газараа байж чадах юм бол тийм байгаад байгаа. Зөв дасгалж том байж чадах. Тий. Чи Jordan Goodwin гэдэг залууг байж та би өчтөр хараад үнэхээр шивсаад л. Lex түрүүжид байсан шүү дээ. Rotation-д орсон байсан шүү дээ. Тэгээ энэ жил авч үлдчих чадаагүй байхгүй. Rotation roster-т ямар ч зай байхгүй. Би тэрэн дээр Bronny Jr байхгүй байсан бол Bronny James гэдэг залуу байхгүй байсан бол аваад үлдчихсэн гэж бодож байсан. Үнэхээр тэгсэн. Тэгээ тэр гих мэтслийн энэ бол ингээд бид нар ингээд том нэр л яриад ингээд байдаг болохоос одоо энэ жижиг цалинтай ингээд rotation дээр ороод гардаг хүмүүс ч гэсэн бас тоглоыг үл сайн тоглох боломж байгаад байгаа. Тэгээ Boston Celtics тэр амар сайн болж байна. Тий. Boston Celtics-ийн яриагаа төгсгөхөд яг хэлэхжсэн зүйлээ марчлаа. За ямар ч байсан Boston Celtics баг одоо бол юу ах хэвээр байна. Дайрах хэвээр байна. Дээрэс нь одоо бол нэг Jaylen Brown ч сайн инглиш тэ. Би яг одоо л өөрийгөө энэ лигийн хамгийн шилдэг хоёр тал тоглогч гэж бодож байна. Надад тэгж мэдрэгж гин гэж хэлж байгаа. Тэр нь юуг харуулж байгаа юм чи амбиц харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ амбицийг Босныхын спортлох хэрэгтэй. Нөгөө нэг сэтгүүлчдийг дэмжүүлэх хэрэгтэй те. Одоо энэ нэг инсайдруудтай мэдээлэл задлан инсайдруудтай ингэж нөгөө дэмжлэг аавна гэдэг чинь маш чухал шүү дээ. Энэ хүмүүс ч үхээр өдөр болгон ESPN-ээр гараад ESPN-ээр тэр тоглогчийг онцлоо. Тэр тоглогчийг ингэ шидээд байвал эн чинь бусдаа нөлөөлөх тэр санал өгөх хүмүүст айгүйх нөлөөлдөг. Тийм учраас Boston Celtics маркетинг хийгээд сайн маркетинг хийгээд Jaylen Brown-ыг SG одоо тасархаа байгаад байгаа шүү дээ MVP-ийн өрсөлдөөнд. Энэ өрсөлдөөнийг одоо ингээд Jokic гэмтээ гараа авчиж байгаа учраас MVP-ийн өрсөлдөөнөөс энэ өрсөлдөөнийг Jaylen Brown, Nikola SG хоёрын хооронд болгох ажлыг одоо Boston Celtics-ийн маркетингийн баг хийж байгаа юм байна. Тоглогч чинь хийгээд байна. Тасгалжуулагч чинь хийгээд байна. Одоо маркетинг багийн ажлаа хийх хэрэгтэй юм байна. Тэг би бас Boston Celtics-ийг бас нэг юм энэ дээр бүр яриад өнгөрчмөр байна. Бидний төсөөлжсэнээс шүү дээ. East-ийн өрсөлдөөн бүр шал ондоогоор хэрэгжтэй юм л да. Бас Boston Celtics 2-т явж байгаа юу ч нэ шүү дээ. Одоогийн байдлаар шүү дээ. Milwaukee Bucks 11-т. Play-in-ээс гадуур. Cleveland 8-т. Miami Heat 7-д. Orlando 6-д. Энэ нөгөө дээгүүр тооцчихсан багууд чинь бүгдээрээ тэр доор болохоор Boston Celtics ялц үү дээр байх нь аргагүй юм бэл. Тэгэхээр нөгөө багууд нь өмнө нь гэлгэнээр арай л гэжлээ. Муу байж бол хамгийн гол нь муу. Тий. Одоо 2-т яваа Boston 23 ажилтай бол 8-т яваа Cleveland 20 ажилтай байгаа байхгүй. Ердөө 3 ажлын зуртай. Тэгэхээр тий ойрхон. Гэхдээ Boston-ыг 23-12-гээ явж ийн гэж бодсонгүй хөлөрлөх эхэлж байгаа. Ста том surprise лээ. Тий, surprise гэдэг нөгөө энэ дэр хизэнээсээ энийг ингэхийг мэдчихсэн юм шиг хүмүүс бас гарч ирээд байдаг. Тэр хүмүүс фэн байх нэг өөр таамаглах бас нэг өөр л гидаа. Game Point Podcast зоод бидэнд цөөхөн минут үлдээд байгаа учраас нэг багийн талаар товчхон яриа гэж бодож байна. Гэхдээ энэс өмнө нэг асуулт байна. Oklahoma City Thunder баг сүүлийн 12 тоглолтод 6-6 байгаа шүү дээ. Чи нэг юу асуудал гэж харж байна уу? Эсвэл байдаг хэвийн зүйл гэж харж байна уу? Би бол одоохонд яг асуудалтай юм шиг санагдаж байна. Гэхдээ яг одоо бүр нэг сандрахаар одоо юу гэдэг юм. Яна нэг гэдэг дээр бол арай тулааг бахаа зүгээр. Эн чин нэг хэсэг чинь нөгөө рекорд идэх гэж байгаа юм шиг бүр амар интенс бахан хідэн тоглолт яаж байгаа. Ер нь бол одоо ядарч байгаа хаа. Одоо угаасаа нэг All Star төхөөл нэг юу амралт хэрэгтэй болдог штэ багуудад. Яг тэрэн дээр л тулж байгаа л гэж. Түншил угаасаа чи бодлоо түрүү жилийн плей-офф хамгийн урт тоглосон те. Хамгийн урт тоглосон жоохон бусад багуудад бол Индиана Юниверсити хамгийн урт тоглоо. Тэгээд сая орж ирснээс хойш хамгийн одоо юу гэдэг өндөр рейтингтэй
рекордтой явж байсан баг. Ер нь бол жоохон физикли ядарч байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд тэрэн дээрээ л ирж байгаа бол яг хөө зүгээр миний зүгээр нэг санаа зовсон юм бол Spurs дээр үнэхээр стичинг амар одоо bad matchup айгуу чухал шүү дээ зарим юм дээр тий. Айгуу bad matchup юм байна л гэж бодсон. Тэгээд Wemby дээр яаж тоглох бол сайн учир олохгүй л шиг л. Түүнсэл бусдаар бол нэг л асуудал шүү. Нөгөө энэ бол миний хувьд бол энэ бол авраг багуудын тулдаг хан واخгүй. Дараа улирлан заавал нэг хантаа тулдаг. Тэр ханаа давж гарах хэсгээс шалтгаалаад дахиад авраг болох хэсэг асуудал яригддаг. Сүүлийн 7 жилийн ханыг өөр багууд давж гараг байгаа шүү дээ. Хоёрт багууд OKC-тэй тоглох хүчийг одоо олж эхэлж гинүү гэж хараад байна. Гэхдээ энэ бол бас хит одоо юу гэдэг сүүлийн 12 тоглолтоос дүгнж байна. Гэхдээ тэрнээс өмнө 24 нэг явж байхад ялагдчихгүй мэт байлаа шүү дээ. 3-ын сүүлийн хожигдсон тоглолтуудад шүүгчд SG-д алдааг нөхөө болчлоо л гэж хараад байна. Чөлөө шийдэл маш бага шийдэд байгаа шүү дээ. 3-аас айгүй муу шийдэж байгаа бас. 3-аас айгүй муу шийдэж байгаа. Би ингэж бодсон Spurs шүү дээ. Ягаад ингэж хожоод байна гэхээр шүү дээ. OKC чинь бас 3-аас шидэхээс гадна дундын одоо будагтай талбайд айгүй тоглолт хийдэг шүү дээ. Одоо SGA чинь одоо mid range дээр айгүй сайн тоглодог шүү дээ. Тэрийг хязгаарлалч чадна Wemby-гийн одоо тэр нөгөө өндөр одоо урт мөчн. Тэгэхээр тэр гейм нь хязгаарлагдсан үнэхээр цааш явах. Тэгээ 3-аас мөчгээд барахгүй байгаа. Тэгээд нөгөө Tomgren нөгөө талдаа бас Wemby-г хамгаалцдаг. Тэгээд ер нь л тийм асуудалтай. Яг ингээд плей-офф тарах юм бол үнэхээр амар bad match-up болох юм байна л гэж бодсон. Тэгэнгүүт шүү дээ. Spurs-ийг 2 үжицэн гэдэг нэг хүн өнгөрөөд байгаа шүү дээ. Нөгөөгийн тоглолт нь бол дандаа 3-аас шидэх тоглолт байгаа байхгүй. Гол дундаас байхгүй. Oklahoma City Thunder багийн хамгаалалт бол энэ үйлрлийн шилдэгний яваад байгаа. Одоо ч гэсэн тэд юу гэхээр нөгөө нэг өрсөлдөгч багийнхаа нөгөө бөмбөгөнд хүрээд нэг юм хүрдэг үйлдэлээд шүү дээ. Статистик тэрүүгээр лигт нэгдүгээр өрөөнд явж байгаа. Тэр ч одоо юу гэдэг вэ мартцсан. За тэр үзүүл дээр нэгснэ таслсан ч бай таслаагүй ч бөмбөгийн саатуулсан тэр үйллийг нэгдүгээр өрөөнд явж байгаа. Энэ үзүүл дээр 3 дугаар өрөөнд явж байгаа баг бол Phoenix Suns байгаа байхгүй. Phoenix Suns багийн хамгаалалт бодит байхгүй. Энэ сүүлийн 7 тоглолтоос 8 тоглолтоос 7-1 гэлөө те 7 тоглолтоос 6-1 ч үлээ энэ хамгаад энэ зүйл бодит гэж хараад байгаа. Тэгээ ягаад тэд Oklahoma City Thunder-ыг хожиж өгөхөр яг ижлэхэн хамгаалсан, яг ижлэхэн шидүүлээгүй, яг ижлэхэн хамгаалтан дээр нүгсэн. Нөгөө талаар юу гэхээр Oklahoma-с ялгаатай тэд 3-аас л унгаасан байхгүй. Нүс ялгаа. Oklahoma унгаагаагүй. Хоёулаа нэг лидертэй, гоцсон лидерүүдтэй. Тэгээд тэр нөгөө гүүдүүн 8 шидэд оруулсан те. Дан 3 оруулсан Brooks хэд оруулчих. Colin Gillespie гэдэг залуу байна. Энэ жил гарч. Тэгээд ингээд Phoenix Suns баг яг одоо энэ бед яг hot явж байна. Яг одоо супер явж байна. Яг одоо юу гэдэг ингээд үзэгчдийг үнэхээр баясгсан гой сагсан юм үзүүлж байна. Яг бол тэд хамгаалаад байгаа. Phoenix-ийн тоглолтыг үзэх үнэхээр урамтай байгаа. Энэ амжилт хэр удаан үргэлжлэх вэ гэдэг л асуулт байна надад. Энэ амжилт хамгаалт бодит бол би хоёулаа нэвтрүүлгээ зөндөө ярьлаа шүү дээ. Хамгаалт бодит бол плей-оффт ялд юм аа. Phoenix Suns баг плей-оффын баг мөн үү биш үү гэл ярмаар их юм байна л да. Гэхдээ бидэнд хугацаа их бага байгаа байна. Би бол энэ одоо байдлаар цаашдаа үргэлжлэнэ гэж би бодож байгаа. Phoenix Suns бол нэлээд дэшээр явж магадгүй. Дээрээс унах багад бас нэлээд байгаад дээ шүү дээ. Одоо Denver Nuggets энэ сарын хугацаанд яаж тоглох вэ? Los Angeles Lakers цаашаа яах вэ? Minnesota Timberwolves сайн нэг хэсэг хожиж ирсэн буцаад хожигдоод ихтлээ гэх мэтчлэн тэгээд асуудал байгаад болохоор нэлээд дээшлэх болов гэж би бодож чинь. Тэгээд чиний хэлдгээрээ ингээд баг сайн хамгаалахаас гадна энэ чинь амар юутай болчихдог. Баазанстай болчихдог. Түрүү жилийн Phoenix-ийг бодвол түрүү жилийн Phoenix чинь зүгээр л бөмбөг аваад дуртаанд довтолдог тийм байсан бол одоо хамгаалах нь хамгаалдаг, шидэх нь шиддэг. Одоо бүр ингээд хийх ажил нь тодорхой ингээд баланстай баг болчиход байгаа байхгүй. Тэр нь бол бодиттой байна. Тэгээ Dylan Brooks гэдэг залуу бол энэ жил бол үнэхээр хот болж штэ. Ямар сандаа ингээд багууд залгаад асуугаад байгаа гинэ. Тэгээ бүр өнөөдөр Mark Williams хийлцэн байлаа штэ. Залхаа болоо ядаргаатай байна. Бид нар Brooks солихгүй гэдэг.
Тэгээд чи ингэсэн ба өнөөдөр өглөөний нэвтрүүлгээр DeMarcus Cousins ямар бэрэл лээ нэг хүүхэн байдаг шүү дээ. Хэрвээ ингээд Lex залгаад Austin Reeves-ийг өгөө, Dylan Brooks-ийг өгөөсэй гэвэл яах вэ гэсэн чинь DeMarcus Cousins яагаад болохгүй гэж хэлсэн чинь хойноос нь мэдэж би Twitter дээр бити залгаад хэрэггүй би наадах чинь сонирхгүй байна гэсэн лээ. Угсаа Austin Reeves-ийг солино гэж байхгүй л хэл та. Тэгээд яг тэр бол тоглоом. Гэхдээ биш үү те Dylan Brooks тэгээ Mark Williams гэдэг залуу үнэхээр бас алж штэ. Хараа түрүү жил Connected Lex-ээр яваа буцаадаг трейд нэр эрүүл мэндийн асуудалтай байсан гэдэг чинь баг худлаа юм биш үү? Нэгт хоёрт угаасаа Lex ямар эрүүл мэндийн асуудал? Нэгдүгээр хайч ч юм. Одоо гарахгүй штэ. Тэгээд нэгдүгээр тойргийн ирэх өгчөөд Connect-ийг өгсөнд бол бантаад буцаасан юм шиг харагдаад байна л да Робленка. Тэгэхээр Марк Уильямсын трейдийг явуулдаг байсан юм уу да гэж би бас одоо бас бодчихлаа. Тэгээд энэ жилийн surprise бас би түрүү хэлсэн Colin Gillespie гэдэг залуу. Gillespie ч юм уу тийм. Энэ залуу бол бас гоё сайн залуу байлаа. Тэгээд Ryan Dunn байна. Тэгээд энэ role player-ууд айгүй сайн тоглож байна л доо. Тэгэд нэг айлт байна. Jalen Green ирээд яах вэ гэдэг да. Яг би надад хэлэх гэж байлаа. Jalen Green ирээд энэ гой хамгаалтаас гисэн бомбыг нураана. Тэгээд Jalen Green-ийн үнцийг унана гэж би бол хавьд харж байна. Бүр унана гэж. Jalen Green уг нь бол гэхдээ Phoenix Suns-д бол зогцохоор байсан шүү. Тэр нэг цөөхөн тоглохдоо Phoenix-д болж штэ. Ингэж гар нийлэх юм бол болж штэ гэж харсан. Гэхдээ Jalen Green угаасаа бас хамгаалдаг шүү дээ. Тэгэхээр энэ нэг гой ингээ хамгаалтай талбай дээр бүхэн хамгаалдаг энэ 5 тоглогчийн нэг нь хамгаалахгүй байхад тэр багийн хамгаалт шууд 20-30% ундаг штэ. Тэгэхээр тим хүн ороод ирэх учраас эвдрэх болов гэж хувьдаа хараад байна. Гэхдээ илүү хичээгээд хамгаалаад явахыг ч үүсэхгүй л дээ. Гэхдээ эвдэх магадлал нь 50-аас илүү байхгүй. Jalen Green ирэхэд тийм учраас би өөрийнхөө нэг өдрөнд чамаас асуултанд хариулахад Phoenix Suns баг энэ хамгаалт болгоо юм. Гэхдээ нөгөө ур чадвар одоо плей-оффт бол энэ ур чадвар хараад дуу байна. Оноо авахд. Тийм учраас Jalen Green ирээд ирсний дараа хэрвээ хамгаалж чадах юм бол окей 2 оноо авахчтай боллоо. Тэр үед нэг плей-офф гэж ярина гэхээс Phoenix Suns гуйлралт юм гоё л байна л да. Гэтэ плей-офф яа тийм плей-офф тал яахгүй байгаа. Дээрэс нь Phoenix Suns ч одоо драфт ирэхгүй баха. Хамаг драфт ирэхэд тавиад тууцсан те. Тэгэхээр ерөөсөө тэр багийн эзэн Dylan Brooks-ыг харамлаад байгаа ч аргагүй байхгүй. Гэхдээ одоо байгаа энэ сакс нь тэдний байж бол хамгийн сайн сакс юм байхгүй. Одоо Jalen Green-ийг бас сольж болно шүү дээ. Тий. Тийм бахад яагаад энийг тараана гэж угаасаа ойлгомжтой хинч солих үгүйсгүй. Тэгэхээр Phoenix Suns энэ жил үзүүлэх хамгийн сайн сакс бомбыг би одоо үзүүлж гинүү л гэж харж байна. Өнөөдөр Rockstar тоглосон шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн мөчд хин Buzzer Beater хийгээд хоцсон. Buzzer Beater ингэдэг байх чинь. KD шидэд тий хоцсон. Тэгээд шидэд байсныхан дараа KD тэгсэн байлаа. Би ингээд түрүү жил бол ер нь бол Phoenix Suns-аар явахыг хүсээгүй. Гэтэ бол нав ингээд баг ингээд хөөсөн анхны баг Phoenix Suns байсан. Тэгээд тэр багийнхаа эсрэг ингээд шитгэд бол таатай байсан л гэчлээ. Тэгээд ер нь бол Phoenix Suns бүх бурууг над дээр scapegoat гэдэг нь шүү дээ. Одоо бурууг над дээр тохиод ингээд нав ингээд явуулсан. Гэтэ яг тэгсэн үү? Kevin Durant бол өөрийгөө тэгж ойлгоод байна. Би бол яг Kevin Durant-ээр хамаг буруугаад ягаад явуулсан гэж бодохгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Багийн менежер хамаг буруу хийсэн л болохоос ямар ч балансгүй барьсан л болохоос те. Тэгээд угаасаа KD-тэй хамт амжилт үзүүлэхгүй юм байна. Тэгэл явуул хэл гэсэн болохоос KD-г буруутна гэж юу буруутна Bradley Beal-ээс нь ойлгомжтой болсон шүү дээ. Тийм үстэй. Bradley Beal тэгээ дээрээс нь ингээ point guard-гүй баг босгосон гэдэг чинь менежерийн буруу байсан баг. Тэгээд төгсгөлд нийлэхэд Devin Booker-с сэтгүүлчд асуусан байлаа л да. Ингээд төгсгөлийн мөчөд те оноо тэнцүү байхад ингээд лигийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг ингээд Alex Caruso өөрөг чи ингээд хамгаалж байхад өөртөө хэр ихтэй байсан. Амар ихтэй байсан гэж хариулсан байлээ л уралтай. Тийм л бас класс залуу шүү дээ. Тэгээд үнэхээр гой ганган шидэлтээс энэ оны бас онцлог гоё хожлын шидэлтүүд нэг байсан. Тэгээд бидний ярих зүйл энэ хүрээд өндөрлж байна. Game Point podcast-та хамт байдаг Social Pay
За та social pay-тэй Google Pay, Apple Pay холбох боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна. За мөн Joint Movement Колкозомын хамтран ажиллаж байгаа Леотосод Сан Францискогоос ялтаа бүхэндээ хамт байлаа.